Hi guys. Сайн уцгаа. Hello. Сайхан амарцгааж байна уу гэд юу ч амраад байгаа. Ном байна. Халин байна. Яа. Бид хоёрын өнөөдөр ярих сэдв дараагийн сэдв маань сэдв маа. тренд дотор явж байгаа шүү дээ. Тренд дотор явж байгаа. Тэгээд өмнө нь бол трендний 40% ингэж шилжсэн. Одоо бол трендний item юу вэ? тий. Солонгосын трендний item эсвэл солонгос трендний газарнууд Чансуу. Амар яминэ. Бид хоёр бол жоох яминэ. Трендтэй. Жигнэс яминэ. Тийм бол хөл нийлүүлж алгаа хэрэгтэй. Тэгээд item-ийг эхлэе гэж бодсон. Хамгийн нийт нь юу вэ гэвэл fashion, хувцсны талаар тий. Хамгийн эхлээд өнөөдөр чи өөрийнхөө хувцаа 10/10 хэдэн оноо хөө чиний хувцсан дээр өөрийгөө бодож байгаа хувцаа. Your style, today your outfit. 10-аас нэг 5 6 орчим юм уу? За яагаад? Нэг ингэж харуулчаарай. Reels шиг нэг харуулчаарай. Оруулна гэсэн үг өстэй тий. Оруулна шүү. Одоо энд харагдчих. Энд ч юм уу? Нэг газар миний өнөөдрийн outfit харагдах болно. 5 оноо, 10-аас 5 оноо. Өнөөдөр ингээд юпг өмссөн байгаа. Тийм, ер нь бол нэг юпг өмсдөггүй. Өмсдөг өгнөө. Тэгээ өнөөдөр энэ өмсөн юпг маань тренд болж байгаа юпг. Өмсөөд тэгээд дээгүүрээ ийм цам өмсөөд. Por jacket. Өмсөөд дарах байх гэж бороо төвчраас дулаахан авъя гээд өмссөн байгаа. Тэнгүүдээ доогуур нь панс 운동화 신었습니다. Yes, пансын готлыг өмссөн. Өөр point нь уу? Point одоо миний харж байгаагаар шил тэгээд энд харж байгаа энд окей. Өөр нэг point болоод байх юм байхгүй. Энэ pog ер нь бол point болгож өмссөн. Хар юм өмсөхөө гэж бодож байгаад гэгээ тэ цаана хитрхи олон хар юм болчихлоор онцгой болов уу гэж арай жоохон дулаахан дэсийг гэгээлэг харагдана гэж бодоод. Өмнө нь амар хар өмсдөг өстэй тий. Тий. Ер нь бол их хувц хар. Биш тий. Хооронд амар хар байсан чи. Одоо амар гоё хар саан гэсэн чи тий. Тий. Би бол таны 4. Яагаад юм жоохон баа? Яагаад вэ энэ өмд өмсөн. Богино өмд өмсөн. Зургаар оруулал ийшээ оруулах байх гэж найдаа. Зураг оруулах. Энийг бол ер нь бол зүгээр гэрээсээ ойрхон маркет явахуцаас өмсдөг тийм юм баггүй. Тэгээ амар гоё өөрийгөө ингээ гүмээс биш байхгүй. Зүгээр хар юм дээр хар майк өмсөөл. Тэрэндээ хар жакет савтай. Тэгээ тэрэн дээр одоо миний point бол өнөөдөр бороо орсон гээд бороо орсны борооны гутал. Усны гутал. Энэ өнгө point болоод хэр баргийн хүмүүс байхгүй шүү дээ тий. Хэр баргийн хүмүүсийн өнгөтэй байхгүй хаа. Айгу хавар. Үгүй би бараг чамаг усч явахлаа гарсан. Тийм үү? Тий. Амар хөөрхөн. Guys, энэ бол жигнэс хөөрхөн. Энийг юу нэг өнгөөр нь аваарай заяа. Тий. Тэгээ энэ accessory руу өгсөн point нь бас байна тий. Тэгээ зүгээр хав хар болохоор энэ ингээд military-ны өнгийн мокори. Зөвлөлт. Тэгээ уг нь бол энийг ч бас ингэ бэлдсэн. Амар уг нь бол ингэ жижигэн зөндөө гэдэг байгаа. Тий. Шилтэй. Ингээд өндөр миний. Тийм, бид хоёрын лук бол нэг иймэрхүү байна. Аль болох сэтвтэйгээ ойрхон тренд болж байгаа юмнуудыг өмсч ирэхийг хичээсэн. Чиний өнөөдөр лукээс тэгвэл яг тренд болж байгаа юм юу гэж бодож байна? Миний лугээс үү? Тийм, би харахаар шил юм уу? Шил. Тийм. гэж бодлоо. Одоо нөгөө ийм араамгүй шилний гэсэн модонд орж гисэн шүү дээ. Баажа яг энэ араамгүй. Нью-Джинсийн охтод араамгүй шил зүг. Яг Япон маягийн. Тийм. Энэ ч юм уу эсвэл жоо араамтай өмчлөө жоо аль дээр old retro маягийн. Жоо юм. Тэрийн дөрвөлжин. За тэгээд өөр тренд item юу байна? Чай судалсан юмнаас чинь юу байна гэж бодож байна? За би нэгийг хамгийн эхлээд хэлүүл. За. Balloon detail. Balloon гэдэг чинь уг нь бол одоо миний өмсөн юуп байхгүй юу? Миний өмсөн тий. Доотлол нь ингэж бөөрхийгээр ингэж орсон юуп. Тэгээ одоо ийм өөрт юупчаас сайд гоё богино юуп бүгдээр ингэж дотор нь гоё хөр ингэж бөмбөрхий. Түн сон шиг тийм маягийн бөмбийсэн. Бөмбийсэн. Тий. Амар зөндөө зарж. Тренд болж байгаас гадна би өнөөдөр ингэ өмсөө явахлаар айгу би дэвтэх юм шиг санагдсан надад. Харин тий. Нөө нэг өмнө нь чи ингээл амар слимагийн ингээд амар юм бариун өмсдөг гэсэн шүү дээ. Тэгээ ийм жоохон суулын өмсгөлээр нэгт айгу хөдөлгөж чөлөөтэй би дэвтэйхэн. Тэг хөөхөн. Тий. Тэг хөөхөн ахгүй. Cute аахгүй. Cute аа. Тэг энэ нь бол юупч зөндөө байгаа мөртлөө өөрөндөө талтаачсан гоё тийм balloon style явахснууд амар зөндөө байгаа шүү. Dress эднэр хүртэл айгу гарцсан байлээ. Тэр сүүл талхлаарэ Blue Co Passion юу вэ?
гэд гарцсан байлээ. Тэг би энийг хайгаад энэ одоо юу пэйж юм бэ шин яасан юм гэд хайсан чинь бидний Instagram эднээс шууд харж болохоор юмнууд байсан. Юу вэ гэхээр спорт юниформыг одоо өдөр тутамдаа өмсөх тийм пэйж гэж ойлгож байна. Тийм. Ямар шаваагүй спорт юм. Одоо хөл бөмбөгийн юниформын бодол гэдэг тишерт эднэрийг юбгэн дээр өмсдөг ч юм уу. Нөө Pinterest дээр амар лаглаг гадаад байгаа гişнэрээс тэгж өмсдөг шүү дээ. Яг тиймэрхүү фэшн айгүй ингээд тренд болж байгаа. Ер нь л жоохон биеийн төвтийг хэрнээсээ тренд болох одоо стайл тийм гоё гэсэн үг шүү дээ. Стайл амар хипэ. Хипэ. Амар хипэ. Тийм. Том юм болоо артлан гоё амар бицээд. Тийм. Тэгээ тэрийн зүгээр палажаар өмсдөг хүмүүс жаа. Тэрийн амар хөөрхөн порлоны жижигхэн юб өмсөн ч хүмүүс байдаг. Амар гоё зөндөөс ард юм билээ. Нөгөө сонсоод би бас харж байсан. Аваагүй өстэй чи. Гөө. Тэгээ одоо Adidas Puma эднэрийн гутал мутлыг ч гэсэндээ харуул ингээд өдөр тутам бүр хитрхи тийм спортлог биш. Хөлн нэвтэйхэн тийм одоо спортын бүтээгдэхүүн зөв гэхдээ айгуу тийм өдөр тутамдаа хэрглэж болох шингээж болохоор тийм хөөрхөн кьютнүүд амар их гарсан. Дизайн амар хөөрхөн байж байгаа тийм. Дизайн Тэнгүүтээ ер нь л тэгээд сүүлийн спорт брэндүүд яг тийм өдөр тутамдаа хослуулж болохоор тийм загваруудыг айгүй их оруулж ирж байгаа юм. Гаргаж байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Мажа. Хаан ч юун дээр ч өмсөн цогцгоор. Ер нь хамгийн би хөөрхөн гэж бодсон бол Adidas байсан. Тий, Adidas юу амар байна. Нэр нь юу лээ? Амар ингээ гоё хөөрхөн уртаар нь гарсан мөртөө палет шүүц шиг. Тий. Амар хөөрхөн байлаа. Тэрийг би өөрөө ингээ модельны ажиллахад тэр гутлыг амар зөндөө өмсдөг хүмүүс. Тий. Өмсүүлдэг. Тий. Стайл хийдэг. Балерина гэхэд балерина биш. Шишин мөрлөө. Бүүз гэхэд бүүз биш. Нэг тийм яг тэр хоёрын дундах гэсэн үг шүү дээ, тий. Айгуу гоё. Өөр нэмвэл ер одоо бол зүгээр л нэг өмд өмсөх, нэг ёп өмсөх биш болсон. Заавал тэн дээр нэмээ лейаут хийдэг стайл болсон. Юмнуудыг ингээд давхарж өмсдөг, тий. Давхар өмсдөг. Тий. Одоо жишээлбэл джинсэн өмдөн дээр юбг өмсөх. Хойлоо сет биш ахгүй. Бишин мөртлөө туссан нэмээд өмсөв. Би ч амар зөндөө тэгэж өмсөв. Тийм, сүзий бол айгуу сайн өмсдөг. Сүзигийн тийм өмсөн зургнууд байвал би аль болох оруулахыг хичээе. Оруулаад гэж нэ. Оруулаад миний Instagram дээр ороод ир guys. Окей. Энэ доор байна Instagram хаяг. Амар гоё юм нь юу гэхээр зүгээр л ингээл хар өмд өмсөн шүү дээ. Харж ясан өмд өмсөн. Тэгээ харж ясан өмд дээр одоо юм лейдер өмсөн. Зүгээр л хав өгн хөөрхөнлөө, шиг хөөрхөн мөртлөө тэрэн дээр нэмээд гоё ингээл жоохон тод ягаан өнгө ч юм уу. Нэг point өгөх өөр нэг өнгөөр layout хийгээд юу бүтэй болчих юм бол амар хөөр харагдаг. Тэг бас нэг тийм өнгийн хувцснаас шийсрүү нэг бас бүр хөөрхөн. Торон материалтай юм уу? Торон материал нь бүр ингэж тоож харуулъя буюу. Тий. Торон материалтай one piece нар хүртэл өмсгөөсэй, dress нар хүртэл өмсдөг. Саяны буум ингээ нөгөө юм жоохон бомбисэн юмнууд ч гэсэндээ одоо тийм one piece-нуудыг гэсэндээ jeans эднэр дээр айгүй хүмүүсдэг болсон тий 100 эднэр. Харин тийчээс өмсдөг ч бас зүйл one piece өмсөн ч юм уу тий. One piece яг нэг one piece-ийг л одоо хүмүүс өмсгөө болсон. Тий. Заавал one piece дээр бүр дээр нь хөөрхөн one piece өмсдөг ч юм уу. Эсвэл хөөрхөн ингээ нааши Mac нэмээд өмсдөг ч юм уу. Эсвэл өмсдөг ч юм уу. Эсвэл belt нэмдэг ч юм уу. Тий. Цамц ч гэсэндээ одоо дотоороо өмсөн цамц маань болохоор ийм цагаан ийм нимкэн цамц байгаа байхгүй юу? Тэгээ энэ юу вэ гэхээр нөгөө нэг нимкэн цамцан дээр layout хийгээд нөгөө нэг маг эднэрийг бодол эднэрийг өмсдөг хүмүүсээс амар тэгж өмсөй дуртахгүй. А тийм. Тэнгүүтээ тимагийн хүмүүс чинь юу вэ гэхээр энэ одоо урт нимкэн ханцун дээр ингэж сайхан гараа амар хөөрхөн ингээд баруун юм баг дээгүр өмсдөг ч юм уу. Одоо хараа штэ. Иннээс энэ амар хөөрхөн аахгүй. Энэ гараас энэ амар гоё стайлиш харагдаж байгаа байхгүй юу? Тэ? Ягаад ингэж заах байсан? Сая хүртэл чи ингээл хэлсэн дээ. За яах вэ? Иймэрхүү байдлаар нөгөө нэг жижигэн дэтейлнүүд амар ингээд чухал болсон. Тэгээ амар layout зөндөө хийдэг болсон. Тэгээ энийг би хоёр ярьж байгаа гэдэг эмэгтэй хүмүүст л ингээд харуулах юм биш. Эрэгтэй хүмүүс ч бас юу тэгэж өмсвөл шинжээ бод. Чи тэрийг учраас хараа штэ. Одоо юу вэ тэр бүжиг юу вэ? На. Тийм зүгээр гарсан доо. Зүгээр гарсан тэр movie дээр өмссөн тэгэж өмсөн аахгүй юу? Хар өмдөл үжээс өмдөн дээр улаан чекний тийм хургаас эрхэн хүмүүсээс ер нь бол тэгэж өмсөн. Layout ер нь зөв layout хийгээ сурчих юм болол айгүй тийм гоё стайлиш трендийг харагдана. Юу гэхээр нэжөө. Чинжа гүнга хажууд тийм ярьсан шүү дээ тий. Бэлгийн гүн гэсэн мөртлөө гү тэгээд жижигэн дэтэлэр гү хийсэн тий. Тийм байгаа аахгүй юу?
Тийм. Энэ жилийн color ямар өнгө вэ? Тренд болж байгаа color. Энэ жилийн color бол Mocha Mousse гинэ guys. Mocha Mousse гэдэг чинь бол бор өнгө. Тийм. талын өнгө байхгүй юу? Аха. Пудрон чоколад гэх. Шоколадны өнгө гинэ. Сүтэ шоколадны өнгө юм уу да? Сүтэ шоколадны өнгө. Тийм, гоё өнгө шүү. Тийм болоод энэ жил дотор бол бор өнгийн хувц байгуул хайж болохгүй. Аха. Тэрээ гоё layer хийгээд өмсөл бүр гоё ахгүй юу? Тэ? Гоё өнгийн, бор өнгийн юмнуудыг ашиглаад хэрэглэж болох нэ. Яаж хувцыг гоё өмсөх вэ гэдэг чи өөрийнхөө тип байна. Тип үү? Би юм яхад энийг заавал ингэж оруулдаг ч юм уу те. Эсвэл яаж ингэж тийм стайлинг яаж хийх вэ? Би тэр нөгөө нэг миний хувцсуудыг анзаархлаар тийм хээ угалцтай юмнууд баг байхгүй. Хээ угалц зураастай хувцснуудаас хол байдаг гэх юм уу? Тийм үү. Тэрийг реот хийхэд хүртэл айгүй хэцүү байхгүй юу? Хэцүү. Тий. Тэгээд зүгээр дангаар нь өмсөн ч гэсэндээ хүнийг ингээд бүр хитрхийн нүдэнд ингээд тусгаж харагдуулдаг. Шууд миний ингээд хараад ирж байна гэсэн. Тэгэхээр ингээд юмтай зохицуулж өмсгөн жоохон хэцүү юм бүү гэж боддог учраас тиймэрхүү төрлийн юмнуудыг ерөөсөө авдаггүй. Тод өнгийн хувцс. Оймс бол тод öngийнхээ авдаг. Оймс бол point тар үг гэдэг. Оймс цүнх гурыг бол тод өнгийн юм авч болно. Эсвэргээрээ би одоо ингээд том хэсгүүд байгаа шүү дээ. Одоо ингээд цээж, доотлын хэсгүүдээр болохоор айл болох тийм зөөлөн өнгөнүүд, хар цагаан өнгөнүүд, завсрын өнгөнүүд авдаг. Тэгэхээр угалцгүй юмнууд юус авдаг. Тэр нь одоо миний тип юм уу? Яг хүн болгоны хөөрэж магадгүй тэрийг ингээд зохицуулаад өмсдөг хүмүүсээс байж болно шүү дээ. Тийм. Миний хувьд бол тийм. Яг ган юу гэдэг минимализм тал руугаа хувцлагыг хичээлдэг гэх юм уу? Ингээд хитрхи олон юм биш ингээд хэдэн юмар тийм. Жохон. Тэгээ саяны хэлдгээр нөгөө жижигхэн аксессуарнууд байгаа шүү дээ. Аксессуарнуудаараа point өгдөг. Тэгэд энэ дээр ярих юм нэг байна. Юу вэ гэхээр ойр солонгос гэлтгүү олон газрууд дээр ер нь бол бас тренд болж байгаа юмнууд. Ингээд pouch юм уу, эсвэл bag цүнх хэднэр байгаа шүү дээ. Ингээд гүминэн ингээд чимгэлэх гэсэн үг байхгүй юу? Тэгээ ингээд цүнхэндээ ч юм уу эсвэл ийм pouch-нда ч юм уу өөр юу яж болох юм. Гутал байсан шүү дээ, тий. Ингээд чимгэлэл хийх бас амар тренд юу? Тийм. Bag гүмигээ, шинбар гүмигээ. Одоо энэ нас байна. Сүжигийн энэ араа хэрлийн эднэр хийцэн. Энэ бол зөв дижитал камер ахгүй юу? Камер ингээд. Тэгээ энийг ингээд зүгээр өөрөө явсан чинь энэ бас нэг point байхгүй юу? Стайлинг хийж. Тийм. За нэг өөрөөрэй. Ингээл миний стайл. Тийм. Chain. Эднэрээр амар ингээ юмнуудаа жижигхэн юмнуудаар чимгэлдэг болсон юм шиг санагдаж байгаа. Сая сүүлчсэндээ Adidas-ын нөгөө нэг үдэсний хэсгийг чимгэлдэг юмнууд амар моднорсон байсан. Тийм үү? Тийм, самбаа эднэрийг ингээд бүр чимгэлдэг. Тиймэрхүү юмнууд гарцсан. Тэрийг ингээд ашиглаад Adidas-аас дэлгүүрүүд нь ч гэсэндээ ингээд нэг пүүз авбал ингээд үнгүй чимгэлэх юмнуудыг чинь өгье. Чи ингээд пүүзээ чимгэлж байгаа. Маркет хийдэг. Тийм, тиймэрхүү маркетинг энэ хүртэл амар их байсан. Чиний хувьд би үзэж байгаа хүмүүстээ тип болгох, зөвлөгөө болгох юм юу байна? Энэ хүү өөрөө дуртай байдаг стайл нь өөр шүү дээ, тийм. Би бол амар wide tango чуваа. Жохоо эргэтэлэг хувцастай юм дуртай. Тэгээ өөр хүмүүсээ яг чам шиг минималист, гоё жижигэн юм нарийнхан ингээд энэ дээр стайлыг хийдэг хүмүүс ч бас дуртай байдаг хүмүүс байдаг. Би бол тийм биш болохоро яг бас хамт ажиллагаа. Гутландаа жоохон point өгдөг. Жоохон өнгө нь өөр гутал авдаг. Зүгээр л хар өнгө саарл өнгийн гутал биш, шав шар өнгө ч юм уу, тийм. Уулаа өнгө ч юм уу. Нэг өөр өнгө. Яг хувцснууд нь ер нь бол хав хар хувцсан өмсдөг болоод тийм хийдэг. Өөр бэлт амир зөндөө бас авдаг. Дунд нь бэлт хийвэл амир өөр байдаг. Би хаанаас нэрээ сонсон. Хуцаа ингэж хувцлахад 2 яг 3 өнгөөс дээш олж болохгүй гинэ. Хувцсны өнгө. Ядаж байна. За, хоёулангийнх нь хэд вэ? Би бол одоо 2 л өнгө байхгүй. Яг тэгвэл миний гутал ягаан. Минийх одоо 3 л юм байна да тий. Нэг энэ одоо яаж өмсгөө мэдгүй. Одоо ингэж номын шиг хувцсан бол гутлаа ямар өнгөө өмсгөө мэдгүй байгуул зүгээр дээдлийн хувцтай ижлэх өнгө ч юм уу те. Яг 2 3 өнгөөс өөр дээш явж болохгүй гэж стайл хийдэг гинэ. Хувцлал дээр бас яргаад нөгөө нэг оймсонд амар чухал үзүүлдэг байсан хгүй нэг хэсэг одоо ч гайгүй болцсон л да. Нөгөө нэг амар олон ингээм өмснө тэр дунднаас оймсноос амар тод мод байл. Тийм шүү дээ. Миний болохоор нэг дуртай юм болохоор ингээд яг гутал хар өмд өмсч дундаас нь ингээд
асч гарч ирэхээр өнгийн оймс өмсдөг ч юм уу. Тэр амар point бол юм санагдаад point. байна шүү дээ. Тэг ингээд залуучууд малуучууд ч гэсэндээ Берүүкэн ботинг гэдэр өмснөө дотор нь ингээд спортын аймс Adidas гэдэг аймс өмсөд яваад цав тагаан тэр надад таалагддаг. Ингээд айгүй гоё юм хар ч юм уу эсвэл даавн юм боронгийн саарл өнгө ч юм уу тиймэрхүү ингээд өмд юм гуталтайгаа уусан өнгийн аймсыг өмсвөл айгүй цэвэрхэн харагддаг байхгүй. Тэр одоо хувцсныхаа стил дээр бас жоохон аймс эднэрээ тааруулж өмсөх яа гэм бэ? Харин тийм. Аймс бол нэг гоё хөөр хөнгөтэй өмсвөл тэр амар гоё трендтэй харагддаг. Жигнэсээ гоё харагддаг. Тэрийг юу хөрсөн боддог байхгүй аймс бол амар амаатай аймс харагдахгүй гэдэг. Ингээд завсраа нь харагддаг л харцах яваад байхгүй. Гутал нь хааных юм бол гээ те. Point-оос гадна тэр нөгөө нэг бүсэн дээр point өгж जैन, аймсан дээр point өгж जैन, цүнхэн дээр бас point өгж болж जैन те. Амар. Ер нь бол одоо point хийх юм зүйндээ. Дээрээс солонгочууд бүгдээр хувц гоё сайхан юмсан те. Янз. Налина. Ер нь бид хоёрын Instagram руу сайн орж ирээрээ. Аха. Тэрэн дээр хаана тренд сайн гарч ирсэн байна. Зураг лук гэдээ оруулж байгаа. Тэгээд нөгөө нэг кирийн байгаа штэ. Ийм кирийн эднэр олноор нь олон янзыг авахыг хүсчихвэл бас нөгөө нэг new гэх тийм accessory store гадангоо. Уг нь энийг хийж болохгүй. Хүмүүс байж болохгүй гэдэг. Олон очичвол одоо битээр яах юм? Битээр яах юм? Яах болцоо. Хэрэг сонс ямцнаа жоохон өнгөрсөн шүү. За ямц байгаа. Гэнэ. New амар. Тий. Жигнэс амар. Жижигэн тэтэл болох бүх зүйлс энэ одоо шилнээс ахуулаад малгай, эмэг, зөөлт бөгөж, бүс, цүнх өөр юу байна? Ер нь chain эдэр. Chain. Тий. Тэгээ хамгийн гол нь айгүй хямд үнэтэй. Энэ юу байхгүй энэ ер нь. Тий. Энэ юу хямд үнэтэй. Хямд үнэтэй. Яагаад ингэж хямд юм? Тий. Уг нь би анх түндэм яваад амар чинж гайхсан. Аха. Амар хямдхан, амар хөөрхөн, ийм ингээ хөөрхөн трендний ангимнууд бүх зөндөө байгаа. Тэсэн ч одоо сонс шинээр нээсэн шүү Тий. дээ. Ханан бүрт нэгсэн гэнэ. Ер нь бол айгүй олон спорт болсон юм шүү гэлээ. Өчтөр сонгосыг нэг давхарт бүр дахиад нэг шин. Хоёлоо өмнө явжсэн чи 2 3 давхар хийсэн. Тэгээ нэг давхарт нь бүх юмд ангив. Зөө. Тийм болсон. За тэгээ жигнэсээ хямдхан. Тий. Хэрвээ солонгос байдаг найзууд маань байвал очиод үзээрэй. Өөрийгөө тренди болохыг хүсч ивэл тийшээ бас нэг ер нь охтууд гэлтгүү залуучууд хүртэл яв тэнд нэрээ явна шүү. Ихтэй хүмүүсийн дүүх болцоотой аксессуар хаанууд кап бид амар их байгаа. Тэгээ өөрөө жоохон тренд болмоор ангиул тий. Яваастай шүү. Жоохон өөртөө арчаатай бай. За тэгвэл ингэж хувцсны талаар ярьж байгаа юм чаа. Хувц хаанаас авдаг вэ? Гинтэй. За хувц хаанаас авдаг? Хоёлаа ингэж тэшүүм мараад агна гэсэн байсан гэгээ. Хувц болол ихчээс авдаг. За ихчийн хувцч байна өвлөгдөн ирсэн. Тэрнээс гадна өөрөө хуваараа авдаг гэвэл thrifting, vintage shop орно. Vintage shop орно өөрөө очиод авдаг юм байна тий. Томьёо эднэр хорно. Тий. Тэнгүүтээ онлайн жижигхан цэгэг бүшинсаа гэх мэтчлэн аппликейшнуудаас авна. Нэг хэсэг тэмүүд онтоо тэмүгээс амар их хувцсан. Нэг авбал ингээд чүмдөө гэдэг. Тий. Зүгээр та ингээд кейсэг ингээд хамаадаг. Ямар хэмтхэн ингээд нэмэл айгуул ингээд 50,000 болоо тий 60,000 70,000 болоо. Ааха. Сүжи хувцас хаанаас авах вэ? Ер нь одоо солонгосын брэнднүүд чи амар зөндөө шүү дээ. Ер нь нэртэй дизайнерын солонгосын брэнднүүд чи зөндөө юм бөртлөө ер нь бол үнэтэй. Бүгдээрээ жоохон яг бол хөөрхөн дизайнертэй болоод нэг ингээд подол хувцсан жоохон үнэтэй гэж бодож байна. Одоохондоо бол тэгээ тийм биш жоохон хямдхан авъя гэж хаанаас авдаг вэ? Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ер нь бол солонгос хамгийн том зах бол онлайны зах бол мөшинсаа. Тий, мөшинсаа. Брэндтэй холбогдож ордог учраас. Мөшинсаа дотор бүх брэнд байдаг болоод тэндээс хамгийн ленкийн 1 2 3 мөрөнд ингэж харж болно. Аль нь тренд хүмүүс зөндөө авдаг байж юм уу те? Adidas ч асаага, Nike ч асаага ер нь бүх юм нь онлайнаар байдаг болоод тэрийг харж болдог. Asics ч бас зөндөө авдаг гэсэн те. Asics-ны гутал. Готлол тийм. Эрэгтэйчүүд бол ер нь мөшин сайн хэрэлдэг. Бид хоёр бол уг нь жоохон финтесний талын хувцс дуртай болоод томьёо очиод амин зөндөө хувцс авч ирсэн. Thrift shop-нууд хаана нэг ер нь бол айгүй хайж орж авна. Тэр нь бол томьёо зөндөө байдаг байсан. Thrift shop гэсэн чинь нөгөө нэг би нөгөө нэг өвлийн ингээд outside нар авахтаа болохоор Кусуто Минорын Win Prime гэдэг бас thrift shop байдаг байхгүй юу? Яг дотор байдаг. Метроны яг дотор байдаг юм. Хайж үзүүлэхдээ олон салбартай байх заяа. Тэгээ ер нь бол Япон, Европ нөгөө нэг
тийм хувцснууд vintage хувцснууд орж ирдэг. Надад бол outer jacket эднэр coat эднэр тэндээс авбал аягүй дайггүй Тийм үү? санагдав. Хямд үнэтэй материал нь аягүй дайггүй Хүзээ аа? цэвэрхэн гүжээ. Хүзээ Тийм. vintage юм биш үү? Тийм. Миний нөгөө өмсөд нэг хар урт болтой байдаг шүү дээ. Тэрнийг тэндээс авч байсан байхгүй. Тэр бас аягүй дайггүй. Тэр аим хөрхөөс. Pin Prime гэд орж үзээрэй зөө шээ. Мушин саа чигэж юм авч ирсэн үү? 근데 지그재그는 ер нь бол зөндөө хэрэлдөө. 지그재그 бол амар хямдхан. Уг нь гоё л доо. Жинээс гоё. Тэгээ яг одоо дээд сургууль сурж байгаа хүүхдүүд авахд амар гоё гэж бодож байгаа. Нэг юм надад солонгос гэхдээ биш дээ. Хувц авахд нэг хэцүү юм нь юу вэ гэхээр size нь ингээд таардаг юмнууд байхгүй. Тийм үү? Жишээ нь гутал яг эмхтэд юм хөөрхөн cute юмнууд авъя гэхээр болдгоо байхгүй. Жишээ нь нэмгэн иймэрхүү цам авъя гэхээр миний гар одоо ингээ ханзуун ахартаад байдаг. Тийм үү? Өмөд авахлаас ханзуун ахартаад. Дээгүүр ингээд бариад байгаа юмнасээ томыг авахлаар гэдэг юм уу. Тэнгүүд яг нөгөө нэг Zara хичээний бидрэлүүг орохоос өөр аргагүй болчихсон. Zara. Тэд нар болохоор яг Европ шиг сайзтай болохоор миний ингээд жоохон том бинд таарад байдаг байхгүй юу? Тийм. Zara ч амар бас хөөрхөн. Zara ч дээрээс солонгос ер нь брэнднээс жоохон хямдхан. Тийм амар хөөрхөн мөртлөө хямдхан байдаг. Тэгээ яг тренд болж байгаа хувцснууд одоо стайлнуудын юмнууд гарч ирдэг байхгүй юу тий? Зөндөө оруулдаг. Тий. Ер нь Zara гоё шүү guys. Zara ч гоё. Ер нь эмэгтэйчүүд хямдхан хөөрхөн cute эмэгтэйлэг ч юм уу жоохон эмэгтэйлэг тий тийм хувц амаар ингэвэл чигэжэгэ A-блийг зөндөө хараад үз гэж хэлмээр байна. Яг бол 10,000 20,000 шинэ хувцсан шүү дээ тий. Күжээ аня Pinterest биш. Шинэ хувцнаар зардаг. Тэрийг ер нь хэрэглүү сайн гэж бодож байна. Эсвэл жоохон бүр deep гэж орё. Стайлтай орё гэвэл бид хоёрын Instagram-ыг хар. Ер нь бол тэгээд өмссөн байгаа хувцнуудынхаа брендийг угаасаа тагилсан байгаа болохоор тэн дээр ямар брендийг өмсөн бэ? Uniqlo. Би Uniqlo-д амар хайртай. No, би чи сайн хайвал гой юмнууд идэхгүй. Яг миний хэлж байгаа ш нөгөө minimalism style гэх юм уу? Цэвэрхэн ирнээсээ юун дээр ч тогтуулж өмсөхөөр өмд айгүй хөдөө ш. Тодолох цагаан магаа цэвэрхэн. Би Zara л хэрэглэдэг болгоод. Zara гоё. Zara л яг тренд яахгүй юу? Uniqlo ч юм болохоор цэвэрхэн. Өөр солонгос дуртай брэнд нь үү чи? Өөр байхгүй. Өөр байхгүй гэж. Ropnek гэдэг брэнд бас гоё шүү guys. Ropnek гэдэг эмэгтэй хүний хувцсны брэнд. Ямар гоё стайл. Яг миний стайл. Окей, ойлгосон. Үзцгээ. Аа. За би модель хийжсэн. Орох юм бол манай Сүзигийн одоо зургуудад гарч ирэх нь шүү дээ. Та бүхэн үзэх хэрэгтэй. Үзээрэй заа. Lofnek гэдэг бас ер нь хөөх юм билээ. Яг тэгвэл дарсны дараач тэр хувцсны ингээ стайл надад амар бодтол байдаг тийм аа. Яг палес шүү. Яг трендж байгаа юмнуудыг амар зүгт тавьчихдаг байхгүй. Ер нь хөөр. Хувцас авах гэсэн чинь Думьёогоо ярил яаж. Думьёо. Нүдний хараа сайтай, сайн ухаж чадгаар. Нина. Так амар гоё. Энэ бас тренд өстэй дижитал камер. 70-80-аад оны байшнууд нь яг хിവэрээ хоёлж хийсэ буяа гэж. Тэр бол гоё шүү. Тренд болоо гоё sexy food идээд. Тийм.